Hero Entertainment студиэс бэлтгэж олон нийтэд хүргэдэг Монгол тулгын 100 эрхэм чухал 100 сэдэв болон бусад нэвтрүүлгийн зарим төрс бичлэг материал хулгайлагдаж Монгол улсын эрүүгийн хууль, байгууллагын нууцын тухай хууль, хувь хүний нууцын тухай хууль, оюуны өмчийн тухай хуулийг зөрчсөн ноцтой гэмтүүлэлт гарсан тухай өнөөдөр тус студийн ерөнхий найруулагч Баатар мэдгдлээ. Тэрээр уран бүтээл төрөвсөн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа ийм зүйл тохиолдлоо гэж хэлсэн юм а. Харин дүрс бичлэг хулгайлагдсан хэргийг нарийн зохион байгуулалттайгаар үйлдсэн гэж үзэж байна. Зуурхам ийм архив яагаад ингэж хүмүүсийн төрсийг авч хадгалж ирсэн бэ гэхээр архив хадгалах гэж биднес байсан учраас тэр одоо байх шаардлагатай тэрийг төлөөлөж өгөх гээд байж ирсэн учраас одоо төрсүүд нь манай хаард нь хадгалж сэрүүр хадгалж ирсэн. Манай сэрүүр бол нэг тийм бас хэв оргийн хүн ороод ах сэрүүр одоо бас биш. Нэлээд бас хамгаалалттай гэж боддог хамгаалалттай одоо тийм сэрүүр байгаа. Тэгээд энэ бол би нэг тийм ганц хоёр хүмүүсийн надад дургүй хүмүүс ч үед юм уу эсвэл зарим нэгэн манай Hero Entertainment одоо плейг жоохон хорлчиж чадчих гэсэн ганц хоёр юм уу 3 4 хүн ч юм уу тус нэг жижигхэн компани ч юм уу хийх ажил биш. Энэ бол маш том бүлэглэлээ хийсэн. Би бол одоо том тусгай ажиллагаа гэж би та бүхэнд хэлье. Монгол тулгын 100 эрхэм нэвтрүүлгийг хийхдээ нэвтрүүлгийн хөтлөгчид зураг авалтын тавилтууд бүгд найруулагчийн санаачлагаар явагддаг. Тухайлбал хулгайлагдсан бичлэг дээрээс харагдах хоёр хөтлөгчийн зочиндоо тал зассан хэлбэр, асуултууд, үзэгдлүүд нь бүгд найруулагчийн хөтлөгчдөө өгсөн үүрэг гинэ. Тиймээс тухайн бичлэг дээр хэлэгдсэн үг үйлдэл нь бүгд миний буруу гэж мэдэгдсэн юм а. Мөн хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг уран бүтээлчдийн нийт төрийг бусад гутаах үйлдэл гаргасанд харамсаж байгааг хэлээд хэвлэл мэдээллийнхнаас уучлалт хүссэнийг тод мэдээнд уян гадяа мэдээллээ.